За hi cherries. Би яг одоо машин дотор бичлэг хийж байгаа учраас өөдөөс маш олон машинууд зогссон. Хүмүүс нь наас цааш холигдолтой байгаа учраас би жоо хичээд байна бичлэг хийхээс. Ерөнхийдөө би дандаа гэртээ хаалга хааж агаад өрөөндөө бичлэг хийхэд илүү тухтайдаг байхгүй. Тэгээд ийм олон хүмүүс баг харж байхад бичлэг хийж байгаа анхны тохиолдол шүү. Тэг жоо юу вэ? Одоо миний байгаа энэ машин болохоор зарж байгаа шүү заяа. Хэрвээ Land 600 сонирхож байгаа хүмүүс байх юм бол call me. За өнөөдөр болохоор G Dargon-ы талаар ярилцсанаа. G Dargon болохоор Big Bang хамтлагийн анхлагч, K-pop-ийн хаан гэж нэрлэгддэг. Намайг 10 жил тахад бол G Dargon-ыг шүтдэггүй хүүхдүүд гэж баг байдаггүй байсан. G Dargon-оос үлгэр дуурайл авдаг. Баг үсээ өөрчлөөд ямар стилийн хувцс, гинж, ямар гутал, ямар цам зүмсэн байна гээл тэр ерөөсө бүх зүйлсүүдийн G Dargon-оос үлгэр дуурайл авдаг байсан. Яг миний үеийнхэн бол дандаа тэгдэг байсан. За G Dargon болохоор 1988 оны 8 сарын 18 төрсөн. Луу жилтэй 88 он төрсөн учраас луу жилтэй гэдэг байхгүй. Тэгээ хамгийн гоё нь 8-ийн тоо амир их байгаа сте. 88 оны 8 сарын 18 бүр цаанаасаа л нэг баячхын тоон дээр төрсөн хүн байгаа сте. Тэгээ луу ч өөрөө тийм хүчрхэг тэнгэрийн амт учраас. Тэгээ G Dargon болохоор дээрээ нэг эгчтэй. Эгч нь болохоор 1983 он төрсөн. G Dargon-оос 5 насаар эгч. Dami Kwon эмэгтэй байдаг. За тэгээ сонирхолтой нь штэ. Эгчийнх нь нөхөр нь жүжигчин. Kim Min Jung гэдэг жүжигчин байдаг. За энэ жүжигчин болохоор бас айгүй алдартай заяа. Намайг жоохон байхад бол зургатаар энэ ах айгүй олон кино тоглосон байдаг. Бүр G Dargon-ы хүргэн ах нь юм байна. Их сонирм байгааз. Тэгээд Big Bang хамтлаг болохоор 2006 онд дебютээ хийж байсан. Тэр ч одоо 19 жилийн өмнө. Oh my god. Би бүр өөргөө аим хөгшиннөр мэдэрч байна. 19 жилийн өмнө цаг хугацаач яасан ч хурдан тий. За тэгээд сонирхолтой нь штэ 2006 онд Big Bang хамтлаг дебютээ хийчээд яг жилийн дараа Girls' Generation буюу сонин шидэ хамтлаг 2007 онд дебютээ хийжсэн. Тэгэхээр намайг лав 10 жил тахад бол K-pop урлаг гээл K-pop гээл бодгол юм бол хамгийн түрүүнд ерөөсөө хоёр том төлөөл хамтлаг байдаг гэсэхгүй. Эрэгтэйгээс Big Bang, эмэгтэйгээс Girls' Generation хамтлаг бол үнэхээр бүүм байсан зав. Үнэхээр бүүм. Big Bang хамтлагийн G Dargon одоо сонин шидэ хамтлагийн одоо 9 охтуудаас Yuna crushладаг байсан зав. За Yuna болохоор миний girl crush ахгүй юу? Бүр бата. Yuna бол хамгийн хөөрхөн, хамгийн алдартай. Ер нь хамтлагийнхаа хамгийн алдартай нь. Тэгээ одоо ч гэсэн одоо кино урлагийн салбарт ингээд карьераа хөөгөө явж байгаа. G Dargon Yuna хоёр дандаа нэвтрүүлэгт хамт оролцдог байсан. Тэгээд бүр G Dargon бүр өөрөө бүр хилдэгс ахгүй. Yuna бол одоо хамтлаг дундаа хамгийн хөөрхөн гэж би боддгоо гэд бүр өөрхөн сэтгэлдлийг хуваалцаж яасан гэж та нар боддоо. Яна ингээд хүмүүс амар их явах юм юу? 누굽니까? 전 유나 씨라고 했습니다. Сүүлд болохоор G Dargon альбом гаргасан. За альбомных нь нэр нь хэм бол Übermensch гэд. За энэ болохоор герман үг. Ер бусын хүн гэж орчуулагдана. Одоо ингээд цомгийнх нь cover зургуудыг харах юм бол G Dargon-ы үсний засалт бол маш тийм өрмөцөх юм уу? Дуунууд нь ч гэсэн бас их гоё юм билэ. Тэгээд энэ шинэ цомгных нь надад хамгийн их таалагдсан дуун гэх юм бол Take Me гэдэг байгаа заа. За Take Me гэдэг дууны талаар би бичлэгийн төгсгөлд бас хэлье. Сүүл гаргасан Too Bad гэдэг дууны клиптэй Ace Band-ийн Karina-г тоглолцсон байсан. Тэгээд нөгөө баг хамт олонтойгоо төлөвлөгөө гаргаад ингээ ярилцж байхдаа энэ клипэнд хэн тоглох вэ гэсэн чинь шууд G Dargon шууд хэлж байгаа. Би анханасаа Karina гэж бодож байна гэд тэгээд багийнхан дэмжээд тэгээд Karina-г тоглуулсан юм билэ. Тэгээ Karina ч өөрөөс нь 12 насаар дүү заяа. Одоогийн байдлаар G Dargon-ы хамгийн одоо girl crush нь бол Karina ага. За хүмүүс айгүй хараад байгаа болохоор би доошоо хараад ярьчих заяа. Йоо ичээд байна. За тэгээ Jenny болохоор 1996 онд төрсэн G Dargon-оос 8 насаар дүү. GD болохоор шинэ цомгийнхоо хажуугаар light stick гаргаж ирсэн. За тэр нь болохоор юм Daisy цэцэгтэй. Тэр light stick нь гоё юм билээ. Би уг нь солонгосоос захиалъя гэж бодсон. Гэхдээ яаж захиалахаас яг сайн мэдэхгүй байна. Уг нь захиалмаар л байна. Тэгээ тэр нь болохоор юм өнгөөр асдаг. Цэг хэрнээ хамгийн гол нь штэ доороо юм сууртай. Ваартай гэх юм уу? Тэгээ ваар нь ингэ цэнгэлдэг юм шиг байгаа юм. Тэгээ ингээд босоогоор нь тэр цэцгээ ингээд тогтоочдөг учраас энэ тэнд ингээд цэцэгтэй харахад нэг амьд цэцэг юм шигтэй юм сүмнэр ирнэ аим хөөрхөн сэтгэмжтэй гэх юм уу? G Dargon одоо анзаарсан анх comeback хийж байхдаа жоохон жин нэмцээсэн штэ жоохон тархалцсан ч гэх юм уу? Уран бүтээл хийхгүй байжгаад эргээд ирэхтэй юмд жоохон жин нэмцэн байсан. Сайн одоо тоглолт болон шинэ клип, шинэ уран бүтээл энэ тэнд ингээд амар их ажилтаа байгаа учраас мэдээж ингээд бүжгийн дэглэл инээ тэрэгээд зөндөө ажилтаа болохоор та нар анзаарсан бол G Dargon-ы сүлд одоо тэр тоглолтын дээр нилээн жин хассан байлээ. Нүдэн дээр бүр огцом турсан гэх юм уу? Тайзан дээр ийм гал заяа. Үнэхээр ийм гал энергитэй. А амьдрал дээр болохоор ийм ус. Яг амьдрал дээр бол амар ичимхий сонь хөдлөөл. За энэ бичлэг хийн гэдэг бол амар хэцүү юм байна. Уг нь би ядаж энэ уул руу хараад бичлэг хийсэн бол энэ өөдөөс амар машин байна. Big Bang хамтлагт 2006 онд дебютээ хийгээд тэгээд яг түүнээс 3 жилийн дараа 2009 онд өөрийн сооло хамгийн анхны сооло уран бүтээл болох Heartbreaker гэдэг дуугаараа дебютээ хийсэн байдгийн байна.
Тэгээ сонирхолтой нь штэ сүүлд ингээд сүүлийн цомгтой холбоотойгоор тоглолт хийж байгаа гэсэн штэ. Тэгээ энэ тоглолтын дээр Heartbreaker гэдэг icon гэх юм одоо юм нулимстай маскыг бүр тэнгэрт 100 одоо дроныг нисгээд тэрийг ингэж дурсаж тоглолтынхаа үеэр тэнгэрт нисгэсэн юм билэ. Гэрлээс хагаад. Тэр нь надад бас маш тийм гоё байсан. Ингээл ярьчих байсан юм шүү дээ. Заавал тийш хараад авахгүй шаардлагагүй. За тэгээд өөр гэх юм бол би нөгөө түрүүн Ubamash гэд цомгийнх нь шинэ уран бүтээл болох Take Me гэдэг дунд хамгийн их дуртаасан гэсэн шүү дээ. Тэр дуг болохоор би ялангуяа гудамжаар алхаж байхдаа хөвчөө зүгээд сонсох үнэхээр дуртай. Тэг нэг юм аялгуу нь их гоё заа. Нэг гоё юм гигэлзмээр бүр одоо 10 хэдэн жилийн өмнөх G-Dragon-ыг гоё санагдуулам Big Bang-ийн дуу сонсож байгаа юм шиг тийм гоё мэдрэмж өгдөг гэх юм уу. Vibe нь амар гоё. За тэгээд энэ дууны үг нь болохоор яг энэ солонгосоор дуулж байгаа ч гэсэн англи хэл дээр ингээд орчуулад харангууд on the starry night my heart trembles I will give it all to you baby гэж байгаа юм. Одоо одтой шүн гэх юм уу те. Миний зүрх ингээд маш ингээд чичирж байна. Одоо догдолж байна гэсэн үг те. Би чамд өөрийн гэсэн бүхнийг ингээд өгөхөд билээ. Хонгор мэн гэсэн утгатай заа. Come closer to me and take my two hands. I will give myself to you гэж байгаа байхгүй юу? Одоо над руу ингэж жоохон ойртоод зогсол гэсэн утгатай заа. Тэгснэ миний гараас ингээ хоёр гарнаас ингээ хатгаад тэгээд би чамд өөрийн гэсэн бүхнээ өгөө гэд амар гоё үгтэй байгаа зү. Дуун их гоё. Та нар сонсороо заа. Тэгээд G-Dragon биш үү? K-pop-ийн хаан учраас маш чинэлэг баян. Үнэхээр баян заяа. Хэрэглээ амар өндөртэй. Өмсөө хувцснууд нь дандаа Chanel. Тэгээд унж байгаа машинуудын цуглуулах нь бол дандаа ийм хурдны ховор нандин машинуудыг ундаг. Сүүлд гэхэд л Солонгост одоо арай Tesla-гийн машин орж ирээгүй байхад G-Dragon унтсан онгоцны бодолтой ирж явах жишээний Anderson .Paak гэдэг дуучинтай дуулсан Too Bad гэдэг нэг Каринагийн тоглосон клипэн дээр тэр дуу штэ. Бүр 2023 онд одоогоос 2 жилийн өмнө за BTS-ийн Suga өөрийн баримтат кинонд Anderson .Paak-тай ингээд дуулсан юм байл да. Тэгээ Anderson .Paak өөрийнхөө студийг танилцуулаад сүүлийн уран бүтээлүүд ингээд сонсгосон байхгүй. Тэгсэн чинь яг энэ Too Bad гэдэг дуу сонсгосон. Тэрийг хүмүүс одоо айгүйх ярьж байгаа. Энэ чинь бүр 2 жилийн өмнө зохиогдсон байсан дуу шүү дээ. Suga-гийн нэвтрүүлгээр гарсан шүү дээ гэд одоо айгүйх цэвэгдэж ярьж байгаа. Энэ Too Bad гэдэг клипний бүжгэн дээр солонгосын маш алдартай Bada Lee гэсэн. Гэхдээ солонгосоор Pata гэж уншдаг юм шиг байна. За энэ бүжигч нь би айгүй бас их дуртай. Үнэн гоё бүжиглэх заа. Үнэхээр бүжгийн чадвар бол үнэхээр тасархаа. Тэгээд энэ заа тэгээ ихэр бас бүжигчд байдэн штэ YG-гийн одоо уран бүтээлчдийн ард бол нэлээд хүн бүжиглдэг. За Kwon Twins гэдэг одоо Kwon гэдэг овогтой хоёр ихэр байдаг. Хоёр ахтай хоёр. Тэр хоёроос бүжиглэжсэн. Тэр нөгөө Too Bad дээр ингээд аян гоё ингээ бүжиглдэг штэ. Дун. Ороо G-Dragon ахын заяа. Pop-up store нь бол үнэхээр онцгой байсан. За тэр нь болохоор Hyundai компани Seoul Mall гэдэг энэ дэлгүүрт бүр 10 хоногийн турш одоо үзэсгэлэн гаргасан гэж хэлж болно заяа. Нөгөө артист hologram гэж ярьдэн штэ. Тэн дээр болохоор G-Dragon энэ дэлгэцэн дээр гарч ирээд энэ бичлэг үзэж байгаа хин нэгэн очоод тэр одоо үзэсгэлэн дээр очлоо гэж одоо pop-up store дээр очлоо гэж бодоход өөрийнхөө дүрсийг ингээд оруулаад зураг таруулж болдог. Надад бол маш гоё тийм шинэлэг. We are ингээд тэр клип тэр G-Dragon-тай уулзж байгаа мэдрэмжийг өгөх юм шиг байгаа юм. За бодвол тэгээд бас клипний хэсгийг харуулад бүр яг ингээд тэр клипэн донтор орцсон юм шиг мэдрэмжийг бас тэр фэнүүдэд өгөхийг бас хичээсэн болов гэж би бодож байна. Сүүлийн үеийн мэдээлэл гэх юм бол тоглолт хийж байгаа гэсэн шүү дээ. Тэр тоглолт нь 1 цаг бүхэл бүтэн 1 цаг хоцорж тоглолт нэгсэн гэж байгаа. Тэгээ бүр фэнүүд нь хүлээгээд G-Dragon-ы энэ тоглолтын дээр хамтарч ажиллаж байгаа болон тэр G-Dragon-ы компаниас бүр албан ёсоор бүр уучлалт гуйсан билээ. Фэнүүдээс уучлаарай. Бүр 1 цаг хоцорж ихсэнд бол үнэхээр уучлаарай гэд. За тэгээд хоцорсноос шалтгаантай юм билээ. Яагаад тэгэхээр тэр өдөр жоохон бороо орсон гэж байгаа. Тэгээ амар их салхитай. Тэр нэг тоглолт хойшлуулах магадлал маш өндөр байсан. Тэгээ нэг бороо орж байгаа учраас мэдээж нэг тэр тоног төхөөрөмж норох ч гэдэг юм уу гацах ямар нэг асуудалтай учраас би нөгөө G-Dragon-ы дуулж байгаа тэр хэсэг дээр цаа талд нь ингээм гялгар утаар гэрэл мэрэл янз бүрийн тэр тоног төхөөрөмж хөгжмийг ингээд гялгар утаар ороцсон л хэлээ л дээ. Тэгэхээр яг тэр өдөр нэлээд жоохон бороод жоохон тусалсан юм шиг байна. Тэгээ азар бол хичнээн хойшлуулаагүй ч гэсэн 1 цагийн дараа эхэлсэн. Тэгээ бид нар бас энэ дээр бас суралцмаар ааз Монгол болохоор яг үнийхээ бараг цаг 2 цагийн дараа эхэлдэг штэ. Тэгээд бүр хүлээж тоглолт эхлэнгүүтээ урд нь баахан панчаан болгоод баахан артистуудыг урьждаг. Тэгээд олон цагийн дараа ингээл баахан уран бүтээлчүүд гарч ирж ирсэн аа. Гол уран бүтээлч нь бүр хүлээлгэж хамгийн сүүлд нэг 10 дуу дуулаад яваад өгчдөг.
ирсэн фэнүүд нь үзэгчэд яадаг гэхээр бүр ядарчдаг. Бүр сүүлд ингээд орил чарлагч тийм тэнхээгүй болчдөг. Тэгээд яг хэнийг үзэх гэж бид нэр очиж байгаа лээ. Тэгэхээр яг тэр артист нь 20 юм уу 30 дуу юм уу 40 дуу юм уу тэрийг л дуулмаар байгаа байхгүй юу. Тэгээд би бас яг тэр альбомыг бас захиалъя гэж бас бодоол энэ хэрэг Солонгост амьдардаг. Тэгээд Монгол шуудантай ойрхон хүн байх юм бол натаас холбогдоод өгөөрэй. Би чадвал бас нэг альбом тэгээд им лайт стик бас захиалмаар байна. Тэгвэл нөгөө дүүгээ бас дахиад төвөг удаж яамаар байна. Хол учраас Солонгост байдаг монгол шуудантай ойрхон хүмүүс байх юм бол холбогдоорой. Эсвэл одоо миний Instagram одын скинкер гэд хаяг руу эсвэл черри мөн гэсэн хаяг руу чат бичээд өгөөрэй. Тэгээд сүүлд болохоор сонирхолж хэлэхэд тэр нэг нэвтрүүлэгт нь бүр Эспа хамтлагийн 4 охин дөрүл очиод урагдаад нэвтрүүлэгт нь оролцсон байлээ. Бүр өчигдөр цацгцсан. Тэрийг би зүгээр хальт Instagram-аар харсан. Эдгээр би яг сайн детальны үзэж чаад бас part 2 бичлэгийг жи даргантай холбоотой бичлэг бас оруулъя цаа. 인사드렸습니다. 둘, 셋. 비마야. 안녕하세요. 에스파입니다. Яг энэ Ubamansh гэдэг альбомтой холбоотойгоор after party одоо уулзалт хийсэн юм билэ. Тэрэн дээр болохоор мэдээж нөгөө CL ирсэн. Тоглолтын дээр нь тоглосон амар юм гоё улаангийн хувц өмссөн. Тэгээд энэ J Dargon дээр тайзан дээр өмссөн та нар хувцыг харсан нэрийг би тэрийг хэлэх марцсан ш. Ийм ингээд том ингээд сарнаа хийгээд битүү ингээд дулаан сарнаа байгаа надаас их гоё байсан. Тэгээд J Dargon багаар ер нь ингээд тайзан дээр гарч ирэхдээ дандаа юм титэм зүгээд байгаа. Энэ болохоор би хаан шүү, энэ K-pop урлагийн хаан шүү гэдгийг бас мэдрүүлээд байгаа байхгүй. Тэгээд тэр after party уулзалтан дээр болохоор өөрийнхөө дотны те хүмүүсийг өөрчсөн байсан. Тэрэн дээр болохоор 21-ийн CL байсан, Dara байсан. Тэгээ Үри Dara гэдэг нэр хөөрхөн тэгж одоо Dara дээр очиж хундаг тулгаж ийлээ. 우리 다라다다. 아, 예, 여기까지 하겠습니다. 뭐 또 그랬어? 왜 그래? 안녕히 해주세요. 어? 뭐? Тэнгүү тэрийг хүмүүс айгуу Dargon гэд одоо Dara J Dargon Dara хоёрын нэрийг ингээд нийлүүлчихээр Dargon баггүй Dargon гэд. Тэг хүмүүс бас тэрийг айгуу сэдрэж ярьжлаа. Дараат одоо хүртэл үргэж байгаа юм бах та энэ төр гэд. Ер нь бол J Dargon үргэсэн үргэлийг ингээд харах юм бол Jenny байна. Дараатаа үргэсэн гэсэн тийм таамаглал бол айгуух явагддаг. Тэгтээ батлагдсан зүйл байхгүй. Дараа нь болохоор хоёр Япон модельтэй үргэжсэн. За нэг нь бол бүр батлагдсан. Хоёр дахь нь болохоор тийм таамаг явдаг. Тэгтээ магадлал бас айгүй өндөр. Тэгтээ тэр Япон жүжигчин эмэгтэй болохоор Японы бас нэлээд алдартай жүжигчин залуутай хурмаа хийгээд тэгээд бүр хүүхэд гаргацсан. Хүүхэдтэй болсон. Тэгээ яагаад ингэж J Dargon Япон эмэгтэйчүүд ингэж үргэсэн одоо дейтинг листэнд ингэ орж байна вэ гэхээр J Dargon ч өөрөө үнэн лаг Японоор ярьдаг заяа. Ер нь бол J Dargon болон Big Bang хамтлагийн дандаа бүгдээрээ Японоор үнэхээр сайн ярьдаг. 난 이마 됐었다. 어이! 어이! ちょっとひどくない? 자, 俺たちずっと待ってたよ. 30分だよ. ちょっとひどくない? これは特賞じゃないです。コンサートですね。じゃあ、ごめんなさい、すみません。次のステージはチーリアのトップ。チーリートップだよ。待って。もうやめてください。待って。早くする。ちょっと長くない？ごめん。ひどい。皆さん、ごめんなさい。はい、ごめんなさい。俺が今30分だよ。待って。チーリアのトップお願いします。俺準備できたよ。分かった、ごめん。さあ行きましょう。빨리 긴다. 자. 우리次の曲はチードラゴンチーリアのトップ。Оо тэгээ нөгөө J Dargon-ы тэр сүлд хийгээд байгаа тэр нэвтрүүлэгт нь одоо нөгөө хил амд ороод Kim Soo Hyun жүжигчин орсон шүү дээ. Тэгээ тэрний хэсгийг оруулахгүй инээ тэр юмэрээ гээд Солонгост одоо бөө юм болоод байгаа юм лээ. Өчигдөр бүр хөвлийн баг урал хийж мэйгээд уйлж муйлал. Миний талаараас намайг бичлэг хийгээрэй гэж бас хүмүүс яриад байгаа. Гэхдээ би одоо тэрний талаар юугаа ч ярих бай. Угаасаа бараг ютубер болгон тэрнийг ярьж гин. Тэгээд Монголд ч гэсэн зөндөө олон сайтууд бас тэр талаар мэдээлэл хүргэсэн байгаа учраас би ч одоо жоон юмнаас жоон дутсан дээр ахлах гэж боддог ш. Тэгээд тэр чинь бас жоон сөрөг мэдээлэл. Хинийхэн зөв гэдгийг бид нар нотлох. Ямар ч хажууд нь ямар лаа бариад гэрэл тусгаад харж исэн биз дээ. За гадаа ч одоо хэд болж байна бол 6 өнгөрч байгаа. Би 7 хар бас нөгөө Эпс болон Италийн тоглолтыг үзсэн. Тэрийг үзнэ.
Одоо тэр тоглолт руугаа явъя. Тэгээ тэрнээс өмнө амжаад би бичлэг хий гэж бодсон. За тэгээд өнөөдрийн бичлэгтээ хамтайсан бүдэнд баярлалаа. Тэгээд G Dragon-тай холбоотой та нарын бас үзэл бодол юу вэ? Сонь сайхан юу вэ? Шинэ мэдээллүүд юу вэ? Бас доор комент хэсгээр бас бичиж болно шүү. Тэгээд миний бичлэг болгоныг үздэг бүх cheers нартай. Cheers тэ энторуудтай маш их баярлалаа. Тэгээд бүгдээрээ дараагийн сонирхолтой бичлэгээр уулзъя. Тэгээд дараагийн бичлэгээр бас ямар бичлэг үзмээр байгаагаа бас доор комент хэсгээр бичээрэй. Баяртай. За тэгээс дахин хэлье. Машин дотор бичлэг хийнэ гэдэг бол үнэхээр худлаа юм байна.